Гэрлээ гэдэг бүсгүй анар гэдэг залуутай үерхэж нөхөрлөөд яг одоо 2 жил болж байгаа. За 2 жилийн хугацаанд бие биендээ ижилтэн дасаж ерөнхийдөө цаашдын амьдралаа хамтдаа гэж төсөөлж олон удаа энэ талаар бол ярилцсан байдаг. За тэр тусмаа анар гэдэг залуу нэгэн орой зайсангийн орой дээр энэ хоёр нар шинхийг харж сууж байхдаа ингэж хоёр талд амьдарч байхаар нэг гэрт амьдрал яах вэ гэдэг үгийг хэлэхэд гэрлээ бол яг энэ үгийг сонсоод асар ихээр баярлаад цаашдаа дараагийн шатанд гарч байгаа юм байна гэж бол ойлгосон байдаг. За гэрлээ энэ хугацаанд юу хийж исэн бэ гэхээр ерөнхийдөө одоо найзуудтайгаа хажуураа хөлсөж өрөөндөө хоёр охины хамт гуруулаа бол амьдардаг байсан. За анарын аав ээж нь бас мөнгө төр боломжийн хүмүүс байсан учраас одоо анарыг яг их сургууль төгсдөхийн даваан дээр одоо 2 өрөө байрыг бол худалдаж авч өгсөн байдгийм аа. За ингээд ерөнхийдөө одоо цаашдаа хүсэл зорилго хамтын амьдралаа нэг гэрт одоо оруулахар шийдсэн гэрлээд ч бас таалагдсан анарч бас энэ талаар өөрөө санал тавьж зөвшөөрөл авсан учраас тун удалгүй одоо хуучин амьдарч исэн байраа буцааж одоо өгөөд тэндээсээ гараад одоо анарын гэрт бол нүүж ирсэн байдгийг. За тэгээ анарын гэрт ирсэн хүн чинь яах вэ гэхээр ерөнхийдөө бүх зүйлийг яг өөрийн гэр орон мэт одоо цэвэрлэж хоолунд бэлтгэж өглөө оройд анарыг эрэхтэн бүх талаар одоо тусал дэмжиж яг л нэг шинэхэн хосууд лизингээр байр авчихсан юм шиг тийм байдлаар ерөнхийдөө бол хандж исэн. За хамгийн гол нь бол үерхэл дараагийн шатанд гарч хамтын амьдрал тэгээ гэр бүл үр хүүхэд гэдэг дараалалаар явах учраас үнэхээр бас чухал ажлууд болж байгаа. За ер нь юу яадаг юм аа? Анар бол одоо ажил төрөлд орчихсон. За гэрлээ болохоор бас их сургуулаа төгсөө дөнгөж бас нэг жижиг компанид орсон учраас хоёулаа бас одоо олж байгаа мөнгөөрөө гоё ресторанд ор хоол идэх гоё хувцас ихэвчлэн ер нь одоо энэ анарын аав ээжийн авч өгсөн 2 өрөө байрыг тогтжуулах үйлсэд бол одоо ихэнх мөнгө төгрөгөө бол оруулж исэн байдаг. Тэр тусмаа одоо гэрлээ гэдэг бүсгүй нэгэн хямдарлаар нэлээд гоёш буудан одоо орыг харж анартай ярилцаад хоёр талаасаа мөнгө нийлүүлж бас нэгэн хөөрхөн буудан энтер авч гэр орноо бол цалин буух болгоноор бол тогтчулж исэн байдаг. Ерөнхийдөө гэрлээ гэрснээс хойш одоо гэр орон эзэнтэй өнгө зүстэй цэвэр цэмцгэр одоо ерөнхийдөө яг айгүй сайхан болж бол ирсэн. За анар бол үн дуртай. За тэгээд гэрлээ өөрөө хоол унд сайн хийдэг учраас анарыг гадуур хооллуулахгүйгээр гэртээ хамгийн амттай шимтгээс шинэ материалаар хоёр хүний хангалттай порцоор бас дэжгийн хоол унд өнтер хийж өгөөд ажилд нь бас явахт нь өдөр идээрээ энтер гэж бас сав буудал пакетанд хоол энтер боож өгж явуулдаг. Ер нь бол халамжтай, тулхтай, цэвэрч нэмба ийм дажгүй бүсгүй байсан байдаг. За ингээд ерөнхийдөө бол үнэхээр сайхан байна. Би чамайг энэ гэрт амьдарч байгаад ад жаргалтай байна гэж анар нэг удаа аягаа байгаа зөксөж байгаа гэрлэгийн араас тэврээд бас хэлэхэд бол гэрлээ бол асар ихээр баярлж исэн байдаг. Залуу хосуудад нэг ийм өөрсдийн гэсэн орон байр байна гэдэг бол хамгийн том одоо юу гэх юм амьдралд итгэх цаашдаа хамтдаа байх хамгийн гол үндэс учир чинь бас энэ байр байшин бол тарж байгаа. За ямар ч үсэн яг уу мэдээж одоо анар гэдэг айлд очиж байгаа учраас гэрлээ яг анар урд нь яаж амьдарч исэн тэр амьдралын химнэл одоо бүх зуршил одоо дадлыг нь бол хүндэтгэн одоо хамгаалж яг л одоо тэр урд нь ямар байсан тэр чигээр нь бол одоо байлгахыг хичээж исэн байдаг. Жишээлбэл одоо одоо анар салбайдагч гэдэг юм уу нойлын цаас энэ төр зүйлүүдийг яаж өрж тавьж нугалсан байна. Яг тэрийг нь бас дагуулж гэрлээ юу ч өндөхгүйгээр яг өмнө байсан юмар одоо ингэ юмнуудыг бол зохицуулж исэн байгаа. Тэр тусмаа одоо анарт одоо хоол хийж өгөхдөө анарын дуртай хоолыг
түүний одоо дасгал болон фитнесийн дэглэмтэй хослуулж одоо яг тэг тохируулж калорийг нь одоо тооцож нарийн ширийн хоолыг бол сэтгэл гаргаж хийжсэн байдаг. Ингээд анар гэдэг залуу бол үнэхээр одоо азтай иймэрхүү одоо төвшний найз охинтой болчихсон учраас бас ажил амьдрал сайхан зүгшрээд нилээ бас амжилттай явж исэн байдаг. За ингээд гэрлээ гэдэг бүсгүй чинь одоо анарын нүүж ирээд яг сарын ой болсон. За ингээд сар болсны дараа өглөө одоо хамгийн түрүүлж босоод одоо гэр орны ажил өглөөний цай бэлдэх гээд хөргөч сав сулга онгойлоход бол хөргөчн дотор бол одоо нэгэн дугтуутай бичиг байдаг. За үүнийг бол гэрлээ юу гэж ойлгосон бэхээр анарын гэмтийн бэлэг байна. Энэ дотор одоо киноны тасалбарч гэдэг юм уу, урилгач гэдэг юм уу, эсвэл одоо юу гэдгийг ямар нэгэн тасалбар байгаа юм байна гэж их гордож одоо тухайн одоо дугтууг бол задлж бол үзсэн. За ингээд задлаад үзэхэд байдал бол шал өөр болсон ба. Юу өөр болсон бэ гэхээр одоо бичгийн машинаар шивээд одоо албан ёсны одоо тийм нэхэмжлэх хуудсыг бол бичсэн байсан. За энэ дээр юу гэж үзсэн бэ гэхээр ерөнхийдөө одоо цахилгаан, дулаан, интернет, илэгдэл, одоо тав тухтай байдал гэх мэт одоо бүх зүйлийг одоо ингэж багсарч базаад сая 100,000 төгрөгний одоо нэхэмжлэх бичиг бол байсан байж. За үүнийг хараад одоо гэрлээ бүсгүй юу гэж бодсон бэ гэхээр тоглоом гэж ойлгосон. За тэгээ тоглоом учраас одоо үнэхээр инээдтэй санагдаж инээсэн. Гэрлээг инээгээ зогсож байхад бол анар одоо босч ирж исэн байдаг. За ингээд босч ирээд галтоогоо гэрлээ рүү хараад одоо усуугаа зөксөн. За тэнгүүд одоо гэрлээ маш инээдтэй байна гэд тухайн цаасыг одоо анарт өгсөн. За анарч бас хөнгөн хөөрхөн инээмсэглээд хошгонсон байдлаар одоо энэ хоёр өглөөнийг одоо үйл ажиллагааг бол эхэлдэг. Гэтэл одоо анар үргэлжлүүлээд инээжсэн. Энэ бол яг үндэ бол одоо инээдэм ханайдам одоо юу гэдэг франк энтер бол биш ээ. Миний хайр одоо энэ гэрт амьдардаг юм чи энэ гэрийн одоо эдийн засгийн асуудалд бас хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна гэдгийг хэлдэг. Тэнгүүд одоо яг алгадуулсан юм шиг мэдрэмж авсан гэрлээ гайхаа тухайн захиа өөрийнхөө гарт өрчсөн байсан ундааны живсээ ширээн дээр тавиад чи үннээсээ ярьж гинүү гэдэг үгийг асуугаад анарын нүд рүү харахад анар одоо хулгай хийсэн хүүхэд шиг өөр тийшээ хараад тийм ээ энэ үнэн одоо энэ байрын одоо түрээсийн үн одоо бас урсгал бүх зардлууд нийлээд сая 100,000 төгрөгийг одоо чиний одоо талаас төлөх хэрэгтэй байна гэдэг үг хэлдэг. Тэнгүүд гэрлээ шокноос гарч чадахгүй байгаа учраас энэ байранд одоо юун татвар түрээс явах хэрэгтэй юм. Энд чинь чиний байр шүү дээ. Чи өөрөө эндээ ямар ч түрээс төлбөр төлдөггүй амьдардаг үстэй гэж хэлдэг. Тэгэнгүүт андар бол тэгж хэлж байгаа. За энд бол одоо би байх юм бол бас нэг өөр. Гэтэл надаас гадна бас нэг хүн байгаа учраас одоо эдэлж хэрглэж байгаа юм, эдэж ууж байгаа юм, тохируулга, элэгдэл, нэмэлт одоо татвар суудгал, хураамж, хогны мөнгө гэх мэт зүйлүүдээс болоод бас ерөнхийдөө одоо ийм зардлууд гардаг. Ерөнхийдөө ийм үйл хөдлөх хөрөнгөтэй байна гэдэг бол байнгын ийм тогтмол одоо урсгал зардлууд дагалдаж байдаг. Энийг одоо яаж төлж барагдуулах хэрэгтэй байдаг юм гэдэг үг хэлсэн. Тэгээд ерөнхийдөө хоёулаа анханасаа би биентэй ингээд ойлголцоод явуулаас чамд амар яг надад хэцүү байсан. Гэхдээ энэ ажлыг одоо энэ төлбөрийн даалгавар нэрхэмжлийг ингээд хийгээд хойштоо хоёулаа баримтлаад явах юм бол бас шудраг зүйл болж байна гэдэг үг хэлдэг. Тэнгүүд гэрлээ ерөөсөө би чиний яриад байгаа юм ойлгохгүй байна. Тоглоомч шоглоом болж байна яг үннийг хэлэх юм бол өдий сарын хугацаанд би одоо хүнсний зүйл худалдан авч одоо хамгийн үнэтэй одоо материалаар чамд хамгийн дуртай хоолыг чинь хийж ингэж одоо гэр орны чинь цэвэрлэж бүх зүйлийг одоо ингэж өөрийнх юм шиг өөртөө гэр юм шиг одоо сав суудлага тавилга бүх зүйлийг ингэж бодож авч явж ирсэн. Энэ бүх зардал мөнгө юу болох вэ гэдгээс
тэгэнгүүт одоо анар хэлж байгаа. За энэ бол тусдаа асуудал. Энэ бол тав тухын асуудал. Хүн бүр идчил байдаг, цэвэрлэж л байдаг. Харин санхүү мөнгөтэй холбоотой асуудалд бол заавал бас нэг хувь нэмэр оруулах ёстой байдгиймаа гэдэг үг хэлдэг байгаа. За тэнгүүд одоо ерөнхийдөө анар гэдэг залуу гэрлээ гэдэг бүсгийг амьдралдаа увайгүй харин одоо төлбөр тооцоо зардалтаа урьсан болох нь одоо ингээ ойлгомжтой болж байна. За ингээд ерөнхийдөө одоо энэ гэрт одоо авчирсан эд бараа материал тогтчулсан тавилга одоо хоол үдний материал гэдэг бүх зүйлүүд бол ерөнхийдөө зүгээр л тооцооддгоо. Одоо тийм зардал гэтэл одоо анар гэдэг залуу хүний сайхан сэтгэл цаг хугацаа мөнгийг ашиглаж одоо зүгээр мүлждэг хүн юм шиг тийм санагдалт бол төрсөн байгаа. Яг гэрлээ өөрөө шадрын охин учраас бас хашгирч уйлж одоо гомдож ямар нэгэн байдлаар одоо бужигнуулаагүй үүний оронд хөнгөө инээмсэглээд за үнэхээр зөв юм байна. Чиний энэ ярьж байгаа зүйлдээ би санал нэгж байна. Ямар ч үсэн энэ асуудлыг нэгтгэцэлнэ гэдэг үгийг бол хэлдэг. Тэгэнгүүт одоо анар гэдэг залуу асар ихээр баярлаж нүдэнд нэмсгэл тодроод тэгээд ажил руугаа явахын өмнө гэрлээгийн хацар дээр үнсээд ойлгосонд баярлаа миний хайраа орой хоёлоо уулзъя гэдэг үг хэлээд гараа явдаг. За ингээд ерөнхийдөө одоо дараагийн өдрүүдэд гэрлээ гэдэг бүсгүй халамжтай хань ижил байж байхыг хичээсэн боловч ерөөсө цаанаасаа л нэг л ерөөсө болохгүй байсан. За ийм учраас одоо гэрлээ бүсгүй өөрийнхөө оюутан цагийн нэгэн одоо эрэгтэй найзыг бол дууддаг. За энэ найзтай ерөнхийдөө ажил амьдрал одоо болж байгаа нөхцөл байдлыг бол тайлбарладаг. За ингээд яг тухайн оюутан цагийн эрэгтэй найз нь гэрлээгийн жаргал зовлон сонсоод чадхартаараа тусалъя гэдэг үгийг бол хэлдэг. За тэгээ мэдээж орой ирэх юм бол одоо нөгөө анарчин ширээн дээр 1,100,000 төгрөгс байж ах байлаа гэж гордлоготой бас ирнэ. Тийм учраас одоо түүнийг ирэхээс өмнө гэрлээ өөрийнхөө оюутан цагийн найзыг дуудсан. За найз ч ирсэн. За ингээд хоёр өрөө байр уучраас одоо унтлахны өрөөнд биш өөрсдийн одоо жижиг өрөөг одоо гэрлээ өөрийнхөө өрөө болгож бол тогтчуулаад өөрийнхөө юмнуудыг бол оруулчихсан байсан. За ингээд оюутан цагийн найз нь ирээд энэ бүх үйл ажиллагаанд нь туслаад байж итэл удалгүй одоо анар гэдэг залуу яг товлсон цагаараа ажлаа тараад одоо хоолныхоо савыг бариад одоо гэртээ орж ирсэн. За гэртээ орж ирэхдээ гэрийн үүдэнд байгаа гутал эрэгтэй хүний цүнх энтрийг хараад бол үнэхээр гайхсан. За гайхаад үргэлжлүүлээд өрөнд дураа ингээд яваад харахад бол гэрлээ яах аргагүй нэг эрэгтэй хүнтэй бол юмараа сууж идэг. За тэгэнгүүт анар гэдэг залуу одоо тэр хоёрыг одоо юмараа сууж байгааг хараад энд юу болоод байгаа юм бэ гэж асуудаг. За тэнгүүд гэрлээ энэ манай өрөөний найз одоо залуу байгаамаа. Ингээ миний оюутан цагийн эртний танил бит хоёр одоо ингээд энэ өрөөнд цаашдаа амьдрнаа гэдэг үгийг анарт хэлдэг. За тэнгүүд анар чи миний байранд өөр залуу оруулж ирээд амьдрна гэж яриад байна. Юу яриад байна гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд одоо гэрлээ тийм ээ чи одоо зөв ойлгож байна энэ байрны түрээс энэ төр бол одоо ерөнхийдөө баг зэрэг өндөр байгаа учраас одоо энэ түрээсийг ачааллыг багасгахын тулд би өөрийнхөө бас байр хайж байгаа найзыг дагуулад ирсэн гэдгийг бол одоо хэлдэг. За тэнгүүд одоо 1,100,000 төгрөгийг 2 хүнд баах юм бол сарын 550,000 болж байгаамаа гэдэг үгийг бол хэлдэг байгаа. За тэнгүүд одоо нөгөө одоо оюутан цагийн найз нь тийм ээ би бас одоо ажил төрөл хийдэг учраас 550,000-ыг бол асуудалгүй хийнэ гэдэг үг хэлдэг.
тэнгуут анарын нүүр одоо минчитлуулаад уурлаа те. Энэ бол ямар ч утгагүй зүйл. Чи миний гэрт хин нэг те надаас асуухгүйгээр зөвшөөрөл авахгүйгээр оруулна гэж одоо те байх ёсгүй шүү. Ямар учиртай юм бэ гэдгийг хэлэхэд гэрлээ үгийн таслаад одоо бидний гэр шүү те. Би одоо энд одоо зардал мөнгө сая 100 мянга төлж чинь. Тийм учраас бас харилцан миний оролцоо бол байгаа. Тийм учраас одоо иймэрхүү байр хайж байгаа найзаагаа оруулчлаа гэдгээ бол хэлсэн байдаг. За ингээд ерөнхийдөө хүндэтгэл, хайр, итгэл, хүлээлт одоо юу гэдгийг бүх зүйл одоо сая 100 мянган төгрөгнөөс болж одоо асар хуурдан хийсэн алга болсон. За ерөнхийдөө тэгээд ямар ч байсан хэрвээ чи надад түрээслэхгүй гэх юм бол би өөр түрээсийн хажуу руу байрч юм уу те хайгаад ингээд явж болж гинэ гэдэг хүлээлт хэлсэн. Тэгэнгүүт одоо анар энэ залууга хурдан манахаас явуул гэж хэлсэнгүүт одоо гэрлээ. Хэрвээ энэ залуу явах юм бол би ястаага танаа гэрээс явж таарж гинэ. Хэрвээ би үлдвэл энэ залуу үлдэн, энэ залуу үлдвэл би үлдэн ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар бол анарт хэлсэн. Тэнгүүт одоо анар нэлийн одоо тий бодлогошронгүй зөксөжсэн. За ерөнхийдөө та хоёр бол явах хэрэгтэй байна гэж хэлээд одоо нэлээ харамссан маягтай өөрийнхөө өрөөрөө бол явсан. За ингээд ерөнхийдөө одоо тий хосуудын амьдрал одоо 100 мянган төгрөгнөөс олж одоо 5 цаашаага одоо тий ийм тэнэг байдалд бол орж байгаа. За ингээд одоо оюутан цагийн найз өөрийнхөө юунуудыг аваад ингээд энэ хоёр бол явдаг. Гэсэн ч анар одоо те гэрлээ ганцаарнгийн үлдээ сая 100-аа төлөвлөх гэж үзэж байгаа учраас одоо гэрлээг яг хаалга тайлаад гарахын өмнө те хүлээгээрээ би чамтаас ярмаар байна хоёулахнаа уулзаж болох уу гэдгийг хэлсэн. Тэнгүүд гэрлээ амралтын өдрөөр би өөрөө үлдээсэн бусад юмнуудыг авахтаа хоёул яг ярьж болно. Гэхдээ яг байрны түрээс те өнөөдөр одоо энэ хүртэл амьдэрсэн түрээс буюу 675 мянган төгрөгийг одоо би чамд бэлнээр өгч гинэ гэдгийг хэлдэг. Тэнгүүд анар одоо анх удаа мөнгө зүрх хараад энэ юу мөнгө яах юм гэж асуусан. За тэнгүүд одоо гэрлээ нэгээд энэ бол байрны түрээсийн мөнгөө чи ингээд ерөөс аав дээрээс нь бас 50000 төгрөг илүү байгаа те хариулт хэрэггүй дээрээс нь төлбөрийн баримт нөөтийн баримтын тэрхээргүй чи мөнгөө аав гэдэг үгийг бол хэлдэг. За ингээд өөрийнхөө оюутан цагийн найзтайгаа хамт одоо те жижиг сажиг юм уудалд орлоо цүнхэндээ хийгээд одоо ингээ гараа явдаг байгаа. За ингээд автобусанд суугаад явж байхад одоо түүний оюутан цагийн найз чи одоо те зүгээр найз залуугаас салчлаа штэ гэдгийг хэлдэг. Тэнгүүд би үнэхэрийн одоо маш сайн байна. Урд урднаасаа илүү одоо те бүх зүйл маань хөнгөрөөд одоо ингээд явж байна. Тэгээ ямар ч хэлсэн те чи намайг бас аварч өгч чадлаа гэдэг үгийг бол хэлдэг. За ингээд ерөнхийдөө одоо те шинэ эхлэл буюу шинэ амьдралын гараан дээр гэрлээ бүсгийг бол одоо гарч ирсэн. За ингээд найз нөхөд одоо те бусад хүмүүстэй одоо өөрийнхөө найз залуугийнхаа энэ үйлдэлийг бол хэлэхэд бол олон хүмүүс бол гайхажсэн. Тэр тусмаа өөрийнхөө найз охиноос одоо байрны мөнгө түрээсийн мөнгө энэ төр бол авч ирсэн хүмүүс бол байдаггүй. Ингээд гэрлээ гэдэг бүсгүй өөрийнхөө багын найзыг дагаад одоо ингээд явснаас хойш хэд хоногийн дараа анар бол те янз янзын мессеж бичсэн. За тэр тусмаа эхэлж уурлаж бичсэн. Дараа нь уучлалт гуйж исэн байх ч тэрний дараа өөрийнхөө одоо бодолж олсон санхүүгийн философиос тайлбарлах гэж оролцсон. За энэ бүх зүйлэнд нь бол гэрлээ бол хариулаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо анарт хайр дурлал гэдэг бол нэг төрлийн бас төлбөр гинтийн төлбөр одоо болж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд бол төрж исэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо жинхэнэ хайр, жинхэнэ амьдрал бол хамтдаа ямар нэгэн зүйлийг бүтээх явдал байдаг өгөөд тэрийг одоо те ямар нэгэн мөнгө төгрөгөөр үнэлж татвар одоо түрээс нэхнэ гэдэг өөрөө энэ одоо бүтээлийг эвддэх одоо хүүтэн харилцаанд оруулдаг зүйл гэдгийг анар бол хамгийн сүүлд бол ойлгож байгаа. За ингээд 3 сарын дараа одоо гэрлээ нэгэн кофе шопод сууж байхад бол анар орж ирсэн. За мэдээж одоо анар гэрлээг таньж байгаа учраас одоо гэрлээ рүү бол чиглээд бол алхаад ирсэн.
За ингээ алхаж ирж явж байхдаа гэрлээгийн өөдөөс хараад бас нэг өөр залуу сууж байгааг бол анар харсан. За энэ нөгөө нэг 10 жилийнхаа ангийнхаа оюутан цагийн найз нь үгээд ингээ харсан чинь шал өөр төрлийн одоо тий өөр танихгүй залуутай бол одоо болцоо хийгээд энэ кафед бол одоо ингээ кафег сууж исэн байдаг. За тэгэнгүүт одоо анар энэ бүх зүйл дээр шууд яваад очиж чадахгүй учраас яг замынхан голоос эргэж орлонгийн чиглэлд бол алхаа явсан. Ерөнхийдөө яг гэрлээ одоо энэ анарын энэ одоо арын шин характер одоо тий энэ сэтгэл зүйд бол уурлаж ямар нэгэн байдлаар бол харамсаагүй. Хамгийн гол нь иймэрхүү новшийн баачкаг маш эртхэн одоо тий амьдраад сарч болоогүй хугацаанда бас одоо маш сайн таньж мэдсэндээ бол асар ихээр баярлсан. Одоо энэ шинээр уулзж байгаа залуунаас тий одоо гэрлээг өөрийнхөө байр байшин руу хамтдаа бас хам явъя амьдрья гэдэг үг хэлж исэн байдаг. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд энэ анар гэрлээ хоёрын амьдралд тохиолдсон мөнгө төрний холбоотой энэ асуудалд монголчууд тэр тусмаа үзэг сонсогч нар та бүхэн маань одоо ямар үзэл бодолтой байгаа вэ? Үнэхээр анарын зөв үү, гэрлээгийн зөв үү? Эсвэл одоо энэ хоёр яаж амьдрах ёстой байсан бэ гэдгийг та бүхэн комент хэсэгт бас бичээд яваарай. Тэгээ ерөнхийдөө мэдээж хүн амьдарч байгаа тохиолдолд зардал зардлаа бас тэ дааж чадах хэмжээний байж ич бас одоо найз охин авчмаар байгаа юм. За найз охин мэдээж одоо найз залуун зардал мөнгө илүүдтэй маягийн дааж байвал тэрэнд нь зориулаад бас тэ мөнгө төр гаргадаг махад гэр орон хоолундын бас жоохон чанартайхан хийгээд өгөх юм бол энэ хоёрын одоо тэ эвсэл одоо нэгдэл маань одоо харилцан бие биендээ ашигтай хамтын удаан одоо ийм сайхан нөхөрлөл болох байсан болов гэдэг тийм гаргалгаа бол ажиглагдж байгаа. Гэхдээ анар бол яг аргагүй одоо тэ сайн нэг зүү гэдэг ч юм бол асар өндөр төлбөр авч байна. Дээрээс нь бас тэ гэр орноо цэвэрлүүлж байгаа энэ үйл ажиллагааг бол ерөнхийдөө байх ёстой үзэгдэл гэх мэтээр бас харсан ийм алдаатай бодлого юмнуудыг бол гаргасан байгаа. Хин нэгэн байр байшинтай боллоо гэхэд хоёр талаасаа хичээгээд хоёлаа л миний гэр бидний гэр маягаар бас хичээх нь бол уг нь хиндэ амар байгаа. Тэгэхээр нийгэм мөнгө төгрөг цаашдаа нэлээд нарийн ширийн болох учраас одоо бид нар ч гэсэн тэ одоо найз нөхөдгүй амьтанд өөрхөж нөхөрлөж одоо амьдрахтаа дараагийн шатнд гарахтаа эдийн засгийн бас харилцсан одоо тэ эв зүйтэй байдлыг эртхэн олж авахгүй бол бас дан хайраар бас зүйлийг бүтээх ямар ч боломжгүй бол таарч байгаа гэдгийг энэ түүх одоо та бүхэнд харуулж байна. За өнөөдрийн оруулсан түүх таалагдсан гэж бол найдаж байна. Тэгээ надад ч бас их сонирхолтой гоё түүх байлаа. Тэгээд орж гараад ойрхон байж гараа дараагийн гоё түүхүүд араараас угсраад орж ирнэ.